Манай хуулийн салбарын нэг л биш ээ. Заримдаа бүр яаж хичээгээд тэдний яриаг ойлгохгүй болчихж байна. Уг нь бол монголоор л яриад байх шиг байгаа юм л да тэд нар. Гэвч монголчууд бид нар яаж хичээгээд тэр яриаг нь ойлгож чадхаа болчиход байна. Тэгэхээр үнэхээр одоо хууль тогтоомжийн дагуу зарим нууцын зэрэглээс гаргасан баримтуудыг битээр бол анх удаа үнсэн олон нийтийн телевизээр инхүүд илгэж байгаа. Хэдийгээр бид нар энэ нууцын зэрэглээс гаргаж байгаа тодорхой үйл баримтуудыг дэлгэсэн ч гэсэн энэ баримтууд маань өөрөө хэрэг бүртгэн мөрдөн байцаагч прокурор шүүхийн зөвшөөрлөгөөр бусдад задруулах, ил гарах, түгэх, за тохиолдолд мөн эрүүгийн хариуцлага хүлээх ийм хуулийн зохицуултууд мөн байдаг учраас бас бид нар хэдийгээр ингэж дэлгэж байгаа ч гэсэн энэ баримт маань цаашаа хин нэг үн дамжиж задрах энэ юм бас хуулиар хариутай маа гэдгийг бас нэмжлэх зүг бахаа гэж бодчих. За та эндээс яг юу гэж ойлгов? Би лав юу ч ойлгосонгүй. Хөтлөгч бүсгүй хэлэхдээ нууцын зэрэглээс гаргасан материалуудыг анх удаа бид хоёр олон нийтийн телевизээр гаргалаа гэж өмжөрхөв. Прокурор нь болохоор харин олон нийтийн телевизээр цацаж нийтийн хүртэл болсон мэдээллийг цааш нь задруулж болохгүй гэж хэлчих шиг болов. Задруулбал эрүүгийн хэрэг үүсгэн гинүү юу гэнэ үү? Ахаад нэг сонсчихъя. Хэдийгээр бид нар энэ нууцын зэрэглээс гаргаж байгаа тодорхой үйл баримтуудыг дэлгэсэн ч гэсэн энэ баримтууд маань өөрөө хэрэг бүртгэн мөрдөн байцаагч прокурор шүүхийн зөвшөөрлөгөөр бусдад задруулах, ил гарах, түгэх, за тохиолдолд мөн эрүүгийн хариуцлага хүлээх ийм хуулийн зохицуултууд мөн байдаг учраас бас бид нар хэдийгээр ингэж дэлгэж байгаа ч гэсэн энэ баримт маань цаашаа хин нэг үн дамжиж задрах энэ юм бас хуулиар хариутай маа гэдгийг бас нэмжлэх зүг бахаа гэж бодчих. За ингээл миний тарих хүрхээ байж байгаа юм. Нууцын зэрэглээс гаргасан гэж хэллээ л дээ нэгдүгээр. Хоёрдугаар тэр нууцлахаа болжчихсон баримтаа олон нийтийн телевизээр дамжуулан дэлхийд даяар цацчихж байгаа юм. Тэгсэн хэрнээ энэ баримтуудыг прокурор хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчийн зөвшөөрлгүйгээр бусдад задруулах, ил гаргах, түгээх тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт байдгаа гэж хэлж байгаа юм. Ухаанбадаас Монголын үндэсний олон нийтийн телевизээр олон нийтэд цацаж байгаа явдал нь нийтэд түгэж бусдад задруулж байгаа хэрэг огт биш болж таарлаа. Өөрөөр хэлбэл бид нар үдсэн харсан сонссон хэдий ч энэ баримт нь нууц хэвээрээ байгаа. Мөн үүнийг цааш нь ярих хэрэггүй амандаа ус балгасан юм шиг байх хэрэгтэй гэж байгаа юм дүү да. Шуудхан хэлбэл за тэгээд цааш нь олон долоо юм чалчаад үзээрээ та нар гэсэн сүлдүүлгэл болох гээд байна. Тэгсэн ч байх. Тэгж яврал Монгол улсын жирийн иргэд бид нууц хадгалж байх үүрэгтэй субъект мөн үү? Тэр тусмаа гэмт хэрэгтний мэдүүлгийг тагнуул цагдаа нь өөрсдөө зардалж хаад байхад очиж бид нар нууцлж байх ёстой гэсэн хууль байна уу? Хэрвээ байдаг бол эрүүгийн хуулийн хэдийн хэдх заалтанд тэгж байна уу? Ер нь ч бид нар мөрдөн байцаалтын нууцыг хадгалнаа гэж ам дангагаа өргөж ямар нэгэн хууль эрхийн баримтан дээр гарын үсэг зурж баталгаа өгсөн билүү. Гэх мэтээр мянган яагаад хэмээсэн асуултууд хөөрөн гарч ирж байна. Үндсэн хуулийн заасан үг хэлийг хэвлэн нийтлэх эрх мэрх бол одоо хаана үлдчих бүү мэд. За бусдад задруулж болохгүй гэлээ. Гэхдээ одоо энэ материалын энэ хоёр нөхөрч нь бусдад бүхэл дэлхийд даяар цацаж задлаад хайчиж байгаа юм шүү. Одоо тэгээд дэлхийн хаана ямар телевиз ямар мэдээллийн хэрэгслэр түгээгтийг Монголын хуулийнхан хян зогсоож эрүүгийн хэрэг үүсгэж дийлэх үү? Яг үнэн хэрэгтэй эрх баригчдын хянахж оролдоод байдаг Facebook, Twitter буюу олон нийтийн сүлжээнд Монгол улсын өмчт биш. Манай монголчууд бүхэл дэлхийд даяараа Марк Цукербергийн хувийн өмчийг ашиглаж мэдээлэл солилцож байгаа хэрэгэлтэй. За энд хүрээд биевэр Монгол улсын хуулийн тогтолцоог ойлгохгүй болов. Бурхан минь надад энэ прокурор яриад байгааг ойлгохаа хайрлаач. Үгүй бол манай хуулийнханд ойлгомжтой ярих ухамсар хайрлаач. Me